За жилийн 11 өдөр өнөөдрөөс хойш 10 өдрийн туршид дахин юм мэдээж хоолныхоо дэглэмээр бас нэлээд өөрчлөсөн байдалтай гаргалтай үзүүлбэр боллоо. Тэгэхээр 10 өдрийн дараа бас буюу жилийн 20 дахь 21 өдрүүдэд ямар өөрчлөлт болсон гэдэг. Багшийн хэлснээр бол эхний сар бол нэлээд ядралт өгнөг 2 дахь сар буюу жилийн 30-аас 60 дахь хоног дээр бол нэлээд залхсан байдал байж хэмтэй шалтрах тиймэрхүү сэтгэл зүйн үйлдэлүүд бий болно. Тэгээд 70 дахь 61-ээс одоо дараагийн 100 дахь хоног руу очих. Ер нь бол нэг эхний 2 үеийн давчих учраас тэрнээс хойш илүү дурлах илүү бидтэй холбоотой болох юм байна. Тэр сэтгэл зүйн өөрчлөлт гарах баха. Тэр эдгээр зүйлийг үзүүлэх таамаг болох хэрэгтэй шүү гэж хэлсэн байна. Өнөөдөр эхлээд хоолны дэглэмдээ өөрчлөлт болох гэж байна.